Уран зохиолын цаг. Энэ удаа сонсох та бүхэндээ зохиолч Лувсан Доржийн Үлзий төгсийн эмэгтэй хүн өгүүлэг сонсгоор бэлтгэлээ. Би урт дарааллын эцэст зогсож энэ өдрийг эхэллээ. Урт дараалалд зогссон хүмүүсээ хамгийн сүүлчийнх нь л хамгийн өрөвдөлттэй харагддагсан. Харин энэ удаа бол өөр. Дарааллын эхэнд зогсох бүсгүй л өрөвдөлттэй бас төгшингүй харагдана. Хоёр дахь эмэгтэй нүүрэнд үе үеийнхэн тодорхой айдсын сүудэр. Гурав дахь бүсгүйн ам мэдэн ярих нэртэй нэгэн дуучин эрийн дурлалын паянгаас болоод үе үеийнхэн арилга хажээ. Надтай нийлээд яг 10 хүүхэн өнөөдөр үр хөндүүлнэ. Бид гэрэл гэгээ муутайхан энэ хүйтэн хангалд эрээд сураад олддоггүй ховор ураг нэгнээсэн өрсөн авахар дугаарлаж байгаа мэт бие биеэсэн хөндийхэн атлан шамдангу зогсцгаана. Дэлгүүрт зогсодгоос өөр бас нэг ялгаа энд бий. Бид төлсөн мөнгөнийхөө хариуд юу ч авахгүй. Дарааллын дөрөвт зогсох охиныг би хаана харлаа хэмээн бодоод олсонгүй. Яавчиг 18 нас хүрээгүй дэгэ. Ийштэйшэн харан инээмсэглэж байсан. Гинтгэл хоёр гараа зүрхэн тошоо авчираад уруул нь үл мэдэг хөдлөн залбирах мэт хэдэнтэй үүснэ. Орох гар хаалганы аль нэг рүү төгшүүртэй иширтэх түүнийг харахаараа л би эндээс бушуухан зогтчихмаар санагдаад байлаа. Өөрлөө нь хараад байгааг мэдсэн бололтой тэр гинтхэн над руу харлаа. Сүүлдээ өөр юм бодхоос аргагүй төрж эрэхгүй харцаанд доошлууллаа. Үтэгтэл түүний өмссөн банзал миний анхаарлыг татлаа. Би яг иймийг авах гэж чадаагүй юм л да. Би төс хийтэл инээд адлаа. Хүүхнүүд ямархан нэгнээс үргэн дэрхийг шувуу мэт зэрэг давхын эргэн харлаа. Би эднээс хамгийн сүүлд эмчийн нүрийг харна. 9 дахь эмэгтэй үе тамхи татан уртаар санаа алдана. Надтай л юм ярих гээд байгаа бололтой байсхийгээд л эргэж харах боловч уг дуугүй буруу харчихна. Тэгээд цаг хэд болж байна гэж байна. 9:30 гэлээ. Ямар хахир дуутай юм бэ? Би иймэрхүү дуутай эмэгтэй хүнд дурггүй. Бас болоогүй. Амнаас нь ямар үнэр хан хийсэн гэж түүнтэй ярих хүсэл минь ингээд л алга болчихлоо. Харин түүний урд зогсож байсан хүүхэн миний анхаарлыг татлаа. Тэр энд зогсож байгаа хүүхнүүдээс хамгийн царайлаг нь. Үе часхийн дуугарах бохион үлээж савангийн хөөс мэт бөмбөлөг хэлбэртэй болгосноо. Үүндэн жаахан ахин шиг баярлан инээмсэглэх тэрээр надад ягаад чимб таалагдана. Тод хүрнээр будсан уруулынхан завсраас жигд сайхан шүд зохиолцсон. Миний шүдэж бас түүнийхээс дутахгүй гэсэн бодол зурс хийлээ. Гүнээр ингэхэд өнөө өглөө нөхөр маань за дотор ч юм уу хараад байвал үүнийг амандаа хийгээрэй гэд ганц бодолгаа хэдин ширхэг бох өгчөөсөн шүү дээ. Цүнхээ удлаад хайлаа. Байдгүй. Хачи юм да. Уг нь яг л байсан юмсан. Түрүү хувцсны өрөөнд өмд гутлаан тайлж сольж байхдаа л унгаачихсан юм байх та. Гүй, тийм бол мэдмээр юм.
Яахарахгүй л байсан да байсан. Гэвч яриад олсонгүй. Байц. Арай энэ хүүхэн би түүнийг болгоомжтой ажиглалаа. Эмч тэгсэн чинь за эхнийх нь ингэлээ. Эхний эмэгтэй зочин овгос хийснэн аврал ирсэн өдөр бид нар руу эргэж хараад хөшчихл. Өөр хэн ч хөдөлсөнгүй. Өрөөнд урдынхаас аач чимээгүй боллоо. Час хийх бохны дуу чалгуул. Зүрх минь юр усын чангаар гэхдээ нэг л зовиортой бүгдхэн цоглохыг би мэдрэх төдийгүй бүр сонслоо. Эдэн хормон өнгөрлөө. Чимээгүй. Тэгтэл чи хаалга дахин онгож хөөш гэсэн захирангуу дуу хадаж эмэгтэй ч хатгуулсан юм шиг огл үсрэн ороод явчих ба. Миний хөл өөрийн ирэхгүй өвдгөрөө нугараад доошоо суучихлаа. Энэ удаа хэн ч эргэж харсангүй. Дотор давчтаад гадаагаар маарч юм шиг. Гэвч өндийч чадсангүй. Би нэг удаа зурагтаар үр хөндлөлтийн талаар баримтат кино үзэж билээ. Киноны зураглаач мөнхөө эмэгтэй хөлийг л харуулад байлаа. Үеийнхэн татвас хийх нарийнхан хөл. Нарийнхан татвас хийх хөл. Холдож ойртох кино дурангийн нэг удаагийн ойртолтоор мөнөөх цагаахан хөл дээр үсэрсэн дусал цус маш тод харагдахад би зарс хийгээд л явчихсансан. Тэр л зарс хийлт гэнтэн мэдрэгдэхэд өмнө зогсож байгаа эмэгтэйчүүдийн бүгдийнх нь хөл цус болчихсноор харагдах шиг боллоо. Хаалга онгож ягаан цамцтай хүүхэн гарч ирлээ. Нойлмос будаг хоёр дахь халтардсан нүрээ нуусхийн жишүү харах түүнийг совилагч эмэгтэй түшжээ. Бид тавуула түүнийг харахгүй хичээж байлаа. Тэгтэл совилагч за та одоо ингэж явж чадах уу гэлээ. Совилагч түүнээс хариу хүлээсэн ч үгүй буцаад орчихлоо. Ягаан цамцад жуухан нэг ураг шаалхаснаа гинтхэн надаас зураад авлаа. Зовёр нь арилаагүй байгаа нулимстай бүлцгэр нүдтэй нь харцад тулгар магцсан миний ч хоолой зангираад явчихлаа. Таныг нөхөр чинь хүлээж байгаа юу? Гэхэд нөгөө эмэгтэй гэж дуугарлаа. Түүнд тусалж байхдаа би гинтхэн ээжийг бодлоо. Би бараг 8 нас хүртлийн ээжээрээ хувцсан өмсүүлсэн юмдаг. Гутлынхаа үдээсийг юр үдэж чаддаггүй байсан. Огт танихгүй хүний хөлөөс бариад оймсыг нь өмсгөж, дотуур хувцсыг нь сэжиглэж цээрлэлгүй авч өгтөө би өөртөө таалагдж байгаагаа гинтхэн мэдэрлээ. Өөрийнхөө гадуур хувцсыг би түүнээс ч удаан өмсөд эмэгтэйг түшин зээний дотны хүмүүс шиг бие биедээ наалдан гараасан барилцсан эмнэлгийн үүдэн дэрлээ. Нөгөө эмэгтэй цагаан машин ингэж хэлээд үлгүүрэн дэргэд сууж үлдлээ. Би ийш тийшээ харан хэсэг зогслоо. Тайвширчихжээ, дотор уучирчихж. Тэгээд яаралгүй явж гадагшаан гарлаа. Ямар ч нөхөр, ямар ч цагаан машин алга. Тэг бямба гариг болохоор өнөөдөр эмнэлгийн дотн гадан чээл хөл. Би хэсэг зогсож байгаа дотгошоо орлоо. Хаачдаг байна. Гэхдээ ягаан цамцтай нүүр цамцтайгаа баг зэрэг адилхан болоод ирлээ. Би өөрийн эрэхгүй нүүр бурууллаа. Түүнд баяртай гэж хэллээ. Би түүний хойноос минь харж байгаа харцны эврэгөө дулааныг мэдрэн аажуухан алхлаа. Дэгжин банзал дахин өөдөөс минь ирж явна.
Урт оосортой ганган зүнхээ савчуулан өнгөрөхдөө миний харцыг анзаараагүй дөр үзүүлнэ. Гэвч өөрлөө нь шохоорхонгүй хараад байгааг дэндүү мэдэрснийг нь доогтойхон зурс хийсэн инээмсэглээс нь би мэдлээ. Би өөрийн ирэхгүй эргээд харлаа. Гоё банзлан үрчиж өгч. Гоёос цаашгүй тийм аа. Аваагүй нь болчтой гэж дотор нь дургуйцсан бодлоо. Би нохинд нэг л таагүй хандаад байгаагаа мэдэрч гайхлаа. Одоо 3 хүний дараа миний ээлж минь одоохон болно. Юм бүхэн ээж дараатай. Ээлж нэрэхэд бидний хэндэж хаашаач зайлах газар олддоггүй. Нөхөр минь ингэхэд хаана хүлээж байгаа юм болоо? Би уртаар санаалдлаа. Одоо надад хэн эргэн харж байгаа нь хэдийн сонирн биш болжээ. Нүддэн анаад нөхрийнхөө гарыг бас уруулыг нь төсөөлөн бодлоо. Тэр дандаа миний хамар дэрүнсдэг юм. Яа ээж. Ямар хэцүү юм бэ болиа? Гэж нэг эмэгтэй орлоо. Хамаг сайхан бодол минь хийсч орхилоо. Гадуур хувцснуудыг хийсэн уутан тор, том бор цүнх хоёр бидний дэргэд орхилгүй заавал авч орно гэж зүтгээд совилагчид загнуулсан эгчийн дуу мөн байна. Би өөрийн ирэхгүй цүнх рүү харлаа. Энэ юу байгаа юм бол доо? Их мөнгөтэй яваа юм болов? Эмэгтэй хүний цүнхэнд юу л эсвэлээ та? Манай эгчлэг ихэд жижигхэн чирэн цүнхэндээ нөхрөөсөө бусдыг нь л багтаачихад юмдаг. Эмнэлэгээс гэртэн ирэх замд би нөхөртөг нэг ч үг дуурсангүй. Автобусны цонхоор байшин, барилга, зарлын самбар ер нь юм бүхнийг анхааралтай харж явлаа. Өнөөдөр бусдаасаа юугаарч өөр биш өдөр юм хачнаа. Гэрээхэн босгоор алхууд би цонхон дээр очиж суула. Эмч битгий хэвтэр гэсэн юм л да. Нөхөр маань өрөөнд дотор үг дуугүй л холхино. Уг нь эмч надад л ингэж наашаа цаашаа алхахыг зөвлөсөн. Тэр намайг өвдсөн байх гэж завинснаас илүүтэй өөртөө дуугарахгүй байгаад шаналсандан ийхүү холхиж байгааг би мэдэж байлаа. Би цонхондоо наалдан улам бүр нүрэн буруулж нөхөрлөвгөө нуруугаан харууллаа. Яг манай цонхондоор 2 охин дээс тоглож байлаа. 7-8 орчим л настай болоо да. Нэг нь миний багадан өмсөх дуртай байсан шиг эрвээхээ бүчтэй хар гялгаргууталтай юм. Хэрвээ энэ хүүхэд төрсөн бол тэгээд бас эмэгтэй байсан бол би яг ийм гутал авч явах байсан да гэсэн хачин бодол гинтхэн зурсгил. Би өөрийн ирэхгүй инээмсэл. Ер нь 100 их сайхан үлэр шүү. Хүүхдүүдийн дуу цонхоор орж ирээд л. Хөл хүнд болсноо мэдсэн анхны өдөр нөхөр бид хоёр хачин их баярлалдаж билээ. Охин нь дүүтэй болгох нэгэл. Одоо энэ хүүхэд чамтай адилхан байх болов? Надтай адилхан байх болов? Хэмээн нөхөр маань урагшхоо шалхаад л. Гэвч маргааш насн л би өөртөөгөө зөрчилдөж эхэллээ. Би удахгүй тушаалаа гэж хэлтсийн дарга болох гэж байгаа юм. Хэрвээ хүүхэд төрүүлээд гэртээ суучхал гэнт энэ тухай бодоод айж эхэллээ.
Үргэлжийн ажил хэрэгч дайчин төрхөн гинтгэл өөрчлөөд хүүхдийн даав угааж модон сандал дээр эмээ нартай суугаад л. Ингээд бодохоор бүр би зараас хийхшигч болохыг яана. Би бүтэн 2 сар шийдэж чадсангүй. Ажил дээр очихоор төрүүлмээргүй юм шиг. Гэртэн ирэхээр төрүүлмээр юм шиг. Өдөр хоног өнгөрсөөр нэг л шөнө би түүнд хайртай болж эхэлж байгаагаа анзаарлаа. Хэвлий дээр гараан тавиад зөөлөн илж байтал нөхөр маань төвтөлгөнт миний чихэнд надтай адилхан царайлаг залуу байгаа да. Төрүүл гэж инээмсэглэн шивнэлээ. Тэгэнгүүтэнд би шийдсэн. Гинтхэн нүдний болонд нэгэн 92 үзэгдлээ. Жуухан алхацгаана. Энэ хавьд юур үзэгдээгүй улас байх юм. Нөхөр нь манай байшингийн дээвэрлүүл бололтой дээшээгээ заагаад инээмсэглээ тхлээ. Бүсгүй гарыг нь дагуулan харлаа. Бас л инээмсэглэж байна. Тэгэд хоёулаа удаан зогслоо. Тэгснээ бүр инээлдэж гарлаа. Тэнд юу байгаа юм болоо? Бараг 3 хорм өнгөрлөө. Радиогаар Улаанбаатарт 14 цаг хэмээн зарлалаа. Би цонхон дээр бараг хагас цаг суучхад шүү дээ. Өнөөх эмэгтэй жуухан бүхийсээр элэс хашсан модон хашлагад жигтэйхэн болгоомжтой суугаад халаа. Тэгэхдээ би бүхнийг ойлголоо. Энэ хүүхэн чинь хөл хүндийн байна шүү дээ. Би амьсгаагаан төгжин байж хүүхний зүг нүдэн онилгон ширтлээ. Эмэгтэй цүнхэн уудлан тойл гаргаж ирсэн нь өөрийгөө удаан гихчин шинжилээ. Дараа нь толион далд хийчгээд хөлөөн урагшин жигээд яг л гэртэн байгаа юм шиг тухаллаа. Хүүхдүүд урдынхаасаа ч илүү шуугилдана. Нөхөр нь чухал ажлаа яриад л байлаа. Эмэгтэй цүнхнээс хэдэн жихэр гарган ирж хүүхдүүдэд тарааж өгснөө. Өөрөө нэгийг задлаад амандаа хийчихлээ. Тэгмэгцэл би өөрөө ирэхгүй чихэр идээд л суугаад баймаар. Гэхдээ яг түн шиг тайван инээмсэглэн суугаад л баймаар байгаагаа ойлголоо. Нүрэн бараг цонхондоо наачсан. Миний шуналтай сонин харц нөхрийг минь хэрхэн айлгаж байгааг ч мэдсэнгүй. Тэр жаргалтай сайхан эмэгтэйг хараад л чимээгүй суусаар байл. Нэг мэдхнэ. Би яг түн шиг хэвлий дээр гараан тавиад ямархан нэг чагнах мэт баг зэрэг гэлжиж гсэн сууж байл. Хэвлий бизнесмен халуун оргивч шиг. Гинтхэн нулимс минь урсч эхэллээ. Энэ удаа сонсох та бүхэндээ зохиолч Лувсан Даржийн Өлзий төгсийн эмэгтэй хүн өгүүлэлт сонсголоо.